Найман гэгэн хэмээх нанжид содар оршваа. Бурхан бод сэтгэлтэн бүхэнд мөргмөө. Тэр үед бурхан багшааг жөөмөний эрднийн давхарлаг харш дотор заларч байгаа. 10 зүгийн бод сэтгэлтэн тэнгэр чөтгөрийн 8 аймаг тэргүүтэн бүгдээр бурхан багшад хүндлэл үзүүлэхэд хурсан олны дундаас торолтгүй хэмээх бод садваа алгаа хавсран бурхан багшад ийн айлтгаваа. Ялч төгс ногдсон багш минь ээ, замбуу твийн амьтад эхлэл олдошгүй цагаас төрөх үххийн тойрогт эргэхдээ үнийг мэдэх чинь цөөн, үл мэдэх чинь олон. Сэхэ самбатайнч цөөн, сэрэмжгүй цалхайнч олон. Урт настайн цөөн, богино настайнч олон. Баян чинээлгэн цөөн, үгээгүй ядуун олон. Амар жаргалтнан цөөн, зовлон гонигтнан олон. Ариун сургаалыг дээдлэгч нь цөөн, ёсон бусыг дээдлэгч нь олон. Энэ дороотлыг арилгахын тулд та юу сургах вэ хэмээн асуухад нь бурхан багш зориг болроо. Торолтгүй бод садваа та олон амьтанд туслах энэрэнгүй сэтгэлээр асууж буй тул сонс тугай. Урд өмнө олон бурхад номлосон шиг одоо би номлоё. Ирээдүйн бурхад ч үүнийг номлосугай. Амьтны төрөл дундаас хүмүүн заяа хамгийн эрхэм билээ. Хүмүүн заяаг олсон атлаа сайн сайхны шимийг хүртэж чадахгүй, үннийг танихгүй бузар буртаг, хор хөнөөлд автваас 8 гэгэний дээд бясалгал болгохдгоо. Тэгвээс алдас буртаг бүхнээс гэтлэх болвоо. Насан хотог дэгжиж гаслан гоныг арилж эрдэм ухаан дэлгэрнэ. Зөв бос явдлын үр дагавар болсон эрх өвчин, мууяр, хүнд зовлонгоос гэтлэн. Гариг одны сөргнөлөө ад жүтгэрийн хорлол, хараал зүхэл, хөнөөл тэмцэл бүхнийг эерэгт урвуулна. Эд баялагын санг эзэгнэж, элбэрэл журмыг бадруулж, муу заяанаас хэлтэрч, бод хутгийг олноо. 8 гэгээн энэ судрыг бурхан багшийн бие гэж үзэгдв. Нүдээр элдэв дүрс үзнэ, дүрс өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол дүрс юм. Чихээр элдэв дууг сонсно, дуу өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол дуу юм. Хамраар элдэв үнэрийг хүртэн, үнэр өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол үнэр юм. Хилээр элдэв амтыг амсна, амт өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол амт юм. Биеэр элдэв хүрэлцгүйг мэдэрнэ, хүрэлцгүй өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол хүрэлцгүй юм. Сэтгэлээр элдэв юмсыг тусгана, юмс өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол юмс юм аа. Сэтгэлийн тийм мэдлэр утгыг төсөөлнө, төсөөлөл өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол төсөөлөл юм. Хотлын шүтэн түгээмэл ухамсар өөрөө өөрийгөө хүртэнэ. Ухамсар өөрөө хоосон чанар. Хоосон чанар бол ухамсар юм. Бурхан багшаас торолтгүй бод садваа ийн асууваа. Хүн төрөх өдрөө сонгож эс төрөх, өөхөх өдрөө сонгож эс өөхөх тул өдөр цагийн тохиолоос элдэв муу нөлөө гарвал яах вэ хэмээгээс бурхан багш зарлиг болроо.
Ийн асуухтай нь буян болоо. Тэнгэр газар хоёул үлзий хутаг. Наран саран хоёул буян бэлэг. Оюун түүний манлай болсон бацадва нар цум асрал нэгүсэл агуу их бөгөөд амтан бүхний ганц үр шигээ алагчлалгүй тэгш үзье. Үр мэдлэг цагт ч 8 гэгэнийг бясалгавал гарц гашуудал учрахгүй. Цаг дохиож нөхчих цагт ч 8 гэгэнийг бясалгаваас зовлон төв тохиохгүй. Өдөр цаг бүхэн үлзий буян, од гариг бүхэн онцгой сайн. Муу сэтгэлээ ялсан бүхэн зовлон үгүй, мөнхөгийн нойроос ирсэн бүхэн чадал төгөлдөр. Тэр цагт 7 түм 7,000 хүн хэрэгүү ариун бэлгүйнүүд нэгтгүйе бас ийн асуугаа. Бурхан багшаа хүн үлзий сайн өдрийг сонгон ураглаж хуримлах атал хожим баялаг төвшнөн цун ядмаг алгасангүй олон байх юм. Ухаан санаа төөрөлдөх инээдрийг тайлж өгнө хэмээвээс бурхан багш зарлиг болрон. Тэнгэр газар нь арга бэлэг наран саран ирэм. Тэнгэр газар хурцваас ургамал байдис үүснэ. Наран саран орчвоос 4 цаг 8 мөчлөг үүснэ. Гал усны найрсалд амьд бүхэн цогцлон. Иремийн барилгад үр үндэс дэлгэрнэ. Гэвч буянт үлийн үрээр хүмүүн заяаг олох нь хумсанд тогтсон тоос шиг цон. Хилэнцэт үлийн үрээр там бэрд адгуусан заяанд төрөх нь газар дэлхийн тоос шиг олоо. Ураглаж хуримлах үедээ 8 гэгэнийг бясалгаваас ургийн хэлхээ бат удмын заяа дэлгэр болно. Тэндээс 8 ихс бацадва үндийн босч бурхан багшад ийн айлтгава. Урд өмнийн ялж төгснөгцөн бурхтаас сонсон зүрхэн тарныг бид өчий. Айдаслаж хайрлаа. Омаганы нэганы ажила мандала сууха. Торолтгүй бацадва бурхан багшаас ийн асуугаа. Энэ тарнын үсгийг 8 гэгийн хэмээхийн учир юм. Бурхан багш зарлиг болрон. Гэгэн гэдэг нь танин мэдхүү юм. 8 гэдэг нь зүйл ялгаа юм. Их хүлэгний энэ содар нь танин мэдхүү буюу оюун санааны зүйл ялгаа бүгд шалтгаан нөхцөлийн эрхээр хоосон чанартайг үзүүлсэн ном учраас нэрийг нь 8 гэгийн содар гэх бүлгөө. Нүд дүрсийг, чих дууг, хамар үнрийг, хэл амтыг, бие хүрэлцхүйг, сэтгэл юмсыг ялгах агаад Нисванист сэтгэл болон хотлын шүтэн ухамсарлууга эдгээр 8 болоо. Оюун санааны энэ 8 төрөл зүйлийн мөн чанар нь хоосон агаад амарлангуй сайн муу хийгээд тэнгэр жөтгөр химээх ялгаа эс олдно. Түүнийг танин мэдвээс 8 зүйл сэрхүүн 8 гэгийн бодсадын чанар болно. Ийн айлтгууд 8 түм 4,000 эгэл төрлөختөн гэгэрвэ. Тэд бүгдээр бурхан багшийн сургаалыг бишрэн магтлаа.